та бүгдийнхээ энэ өдрийн түмэн амар амгалан айлтгах мэдчилье. Номын хавчруур нэвтрүүлэг эрхэм үзэг сонсогч та бүхэндээ нэгэн шинэхэн дугаараар үргэлжлэн хүрэхэд бэлэн болсон байна. За бид бүхэн одоо зочин хөтлөгчөөр Үйл Дуугийн Бадарчин Отхоо докторант маань хүрэлцэн иржээ. Танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За тэгэхээр бид бүхэн Үйл Дуугийн Бадарчин Отхоо докторантынхаа бас уул гэсэн номын агуулгаас танин мэдхүйд за мөн Монголын уул усныхаа тухай одоо мэдлэгийн ариун сандтай одоо тусал хувь нэмэр оруулах зорилгоор одоо энэ уул номын агуулгаас та бүхэндээ хүргэж байгаа. За ингээд өнөөдрийн ярилцах сэдвийнхээ тухай хамтдаа эхлүүлэх үү. Тэгээ өнөөдөр бол их баг газрын чулуу байгалийн нөөц газрын талаар ярина. За хүн бүхний одоо амнаас аманд чихнээс чихэнд бол үлгэр домог мэт одоо алдарсан баг газрын чулуу, их газрын чулуу гэдэг ийм уул усны нэвшил бол байнга явж идэг. Тэгэхээр одоо баг газрын одоо чулууны тухай тийм ээ. Их газрын чулууны тухай одоо мэдээллийг та бүхэндээ хүргье. Байгалийн нөөц газарт хамаарагдах их газрын чулуу нь Дундгой аймгийн Говь Огтал Баян Жаргалан сумдын нутагт орших их газрын чулуу нь уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хурц шавх оргил үлдэц хадан зохио бүхий өрмөц тогтцолтой үзэсгэлэнтэй газрын нэг бөгөөд байгалийн үзэсгэлэн газар зүйн онцлогийг хамгаалах зорилгоор 2003 онд улсын их хурлын 30 дахь тогтоолоор улсын тусгай хамгаалтанд бол авсан баг. Мандал Говьоос зүүн урагш 80 км-д оршдог их газрын чулуу хойш угшаа чиглэлтэй 20 км орчмоор үчсэн 2 хэсгээс тогтох бөгөөд хамгийн өндөр цэг нь 70 түвшнээс дээш 1706 м өндөрт өргөгдсөн ба ердлэг уул юм. Их газрын чулууны боржин цохион ухаан ягаан өнгөтэй том ширхэгтэй талстуудаас бүрдэх ба тууш босоо хөндлөн янз бүрийн хагарал газруудтай байна. Их газрын чулууны бүсэд тоонот агуут эхийн умаа аршаант зэрэг 40 гаруй агуу байдаг бөгөөд тэдгээр нь зүүн хэсгийн үлцэт сүмбэр уулын урд хэсэгт салангад орчих боржин цохион байдаг. Агуу тэмэх газар нь бол боржин цохооны баруун урд байрладаг бөгөөд энэ агуу руу 2 м өргөн 5 м өндөр 100 амаар орж 11 м яваад мухарт нь бол одоо тулдаг баг. 27 м бөгөөд агуун төгсгөл хэсэгт нь одоо оройн цорхот бол тонт гэж нэрлсэн баг. Үлгийн агуун тонтын агуугаас зүүн тийш 1.4 км-д байрлах бөгөөд эрт үед агууд ном судар их байдаг байсан гэлж ярилцдаг баг. Унаа хадналаа зэрэг боо хадл усын эзэм хаан хатан хоёр загасны ам зэрэг олон сонин тогтцол бүхий хад чулуутай баг. Төв боржгон баазын ойролцоо уртын дуучин нор банцд гой зориулсан дурсгалын хөшөө байдаг бөгөөд мөн агуу байрлаж буй хатан цохонууд нь харган шавг буйс зэрэг сөг урмал оролцсон хялганат агт урмалтай байна. Эдгээр агуунууд нь үзэл сонирхоод газрын бартай багтай хоорондоо ойрхон оршихтол явган аялал бол хийх боломжтой байна. За тэгэхээр их газрын чулуун дээр одоо боржин гэдэг тэр чулууны онцлогийн тухай их турсагдж штэ боржин чулуу гэх тий их өвөрмөц амархан бутардаг тийм шин чанартай байгалийн тийм сонин өвөрмөц ус тогтц байдгийг бол мэднэ. За их газрын чулуу гэдээ ингээд ярихаар хүн болгоны чихэнд их ойрхон байгаа ах гэж бодож штэ. Би бол ялангуяа уртын дуучид гэдэг ч юм уу бас их энергийн сонин өвөрмөц тогтцтой байж болох үз. Ийм газар байдаг гэж би бол хувьдаа боддог. Дотоод сэтгэлдээ бол тэгж бодож явдаг. За их олон сайхан агуйнууд бас байдгийн байна. За өвөрмөц тогтцтой байна гэдэг нь бас энэ дээрээ анзаарагдаж ингэж харагдаж явж байна те. Тэгэхээр манайхан бол нийтлэг нэг хэлбэрээр бол их баг газрын чулуу энэ төр гэл нийлүүлээ ярьчихэд идэв штэ те. Их газрын чулуу, баг газрын чулуу гэдэг ийм хоёр тусдаа ийм хоёр ойлголт явж байгаа шүү. За тэгээд баг газрын чулууны тухай тийм ээ мэдээллийг өгье. Байгаль түг шашны дурсгалт газар байна. Баг газрын чулууны уулын ам хүндэд жаргалантын агуу, сүдтийн ам, нүдний аршаан, гэр хад гэх мэт жуулчдын сонирхлыг тоолон газар байна. Баг газрын чулууны зүүмдэд гэр хад хэмээх жижигтэр хадан тэр хөрлөлийн үеийн хадны зураг бол байгаа. Янгир ном сум хүн нохотой төстэй жижигтэр амтан сэлбэрлэн бол үлдээсэн байна. Тус зураг. Түүнээс холгоо өөр нэг хатанд 2 буугыг дурсалсан байх бөгөөд 170 см урт 90 см өргөнтэй энэ зураг аймгийн хэмжээнд томоохон олдвортол тооцогддог. Баг газрын чулууны хүндийн зүүн хойд төвд нар жижигтэр чулуун толгодын оролт жаргалантын агуул байдаг. Чулуу хадны доогуур хурын ус урсдаг 2 м орчим голчтой том амтай их доош гүнзгэрсэн агуун 18 м
метр үржилдэг ба. Энэ нутагт ганц ямаатай хөгшин суудаг байгаад ямаа нь агуур орж алга болсон тул араас нь орж дахин ээж гарч ирээгүй. Агууд дахин хүн орлохгүй тулд 3 м орчмын нарийнхан хэсэгт таглаж битүү болгосон гэж ярьдаг баг. Агуу иргэн тойр нь бол гүйл сургадаг, хавар зууны цаг цэцгэлсэн байхдаа маш сайхан харагддаг. Жаргалантай агуугаас 1 км орчим зайд их зэлгэн хатан дээр зориуд өрөмдсөн мэт харагдах хагас метр орчим гүн нарийнхан цооног нөхөнд хорын ус тогтсныг нутгийнхаа нүдний аршин гэж нэрлэдэг ба. Нүдний өвчин харлахын хүмүүст аж тустай гэж ярилцдаг ба. Аргал ангирын томоохон сүрэг уулын арын тал газар зээрийн сүрэг бол бэлчдэг ба. Байгалийн үзэсгэлэнт газар ба. За тэгэхээр нэг онцгой өвдөстэй бас нэг аршины тухай бас дурдгч чинь тий баг газрын чулуун дээр байд юм шүү дээ энэ чинь. Тэр нүдний аршин. Нүдний аршин тий бас байгалийн яг тогтцоодыг бас ингээд ажиглаад байхад их өрмөц одоо яаж ийм байдаг байна гэж бас бодох үйц тийм сонин садан тогтцоод их ажиглагдсан шүү тий. Тий. Агуу их байгаа юм л да. Одоо тэгээд тэр нэг сая ярьлаа шүү дээ. Нэг ямаа ороод эзэн араас нь ороод гарч ирээгүй гэдэг. Тэгээд тэрнээс нь үндэслээд агуу амыг бол одоо хаасан байна. Би бол одоо яг үндэ бол агуур орохоос амар хайдаг шүү дээ. Тэр хаагчижсэн гих мэтийн ийм сонин садан түүхүүдийг бас өмнө нь одоо бага насандаа ч юм уу ярилцдаг, сонсдог байсан болохоор ер нь агуур руу орох ер нь жоохон дургу. Одоо ялангуяа манай Ховд аймгийн нутаг дэвсгэр нэг 3 цэнхрийн агуу байдаг. Тэр бол хязгааргүй удам агуу байдаг л да. Ингээл ороод ингээд харахаар үнэхээр тийм одоо сүрлэг тийм мэдрэмжүүд төрн. Тэгэл дотор нь ороод айх гэхээсээ илүүтэй гайхаж усаар гараад ирдэг. Ийм бас сонин тогтцоод бас байдаг гэж. Ер нь манайх энэ аль жуулчлалаар бол дэлхийд бол гайхахт бүрэн боломжтой. Одоо энэ байгалийн нөөц баялаг энэ сайхан харахтуудаа бид засаж тий өдөн татаад сайн гэрэлтүүлэг хийх ч юм уу тий гоё зам амын гоё ингээд тавьчвал ер нь дэлхийд л гайхахт олдрууд их баг газрын чулуунд бол харагдчих байгаа. Одоо та тэр ихийн умаа гэж ярьж гэн за мөн одоо ингээд бусад тогтцоод гэдээ ярьлаа шүү дээ. Сая их баг газрын чулуунууд дээр аль алин дээр нь одоо дурддагдж ингэж өнгөрч जैन тий. Тэгэхээр энэ бол бас нэг монголчуудын нэг бэлэгдэл тийм энергитэй их холбоотой яриануд бас эндээс их хөвөрж гардаг тийм ээ. За хүүхэдгөө хүн очдог гэдэг ч юм уу, үр хүүхэд гуйдаг гэдэг ч юм уу. За одоо тэр ихийн умаа гэж ингэж нэрлээд байгаа тэр хадан дээр бол хүн одоо ихээс дахин төрж байгаа юм шиг зовлонгоо одоо нэмгэлж те тэр агуугаар мөлхөж гарах гэдэг ч юм уу. Янз бүрийн л одоо ийм хөвслийн юмнууд байдаг. Та зүгээр ийм энергийн төвшөндөх яриануд дээр хэр итгэдэг вэ? Итгэлтэй. Ер нь Монгол хүн юм чи итгэх шүү дээ, тийм биз дээ. Ер нь би байгаль ихтэйгээл ер нь их энерги л авдаг шүү дээ. Тэгээд уул руу гарна тий алхам тэр уулын өрөө дээр гараад хүн сэтгэл санаа цэцэрнэ. Магадгүй бүтэхгүй байгаа ажил үсээ байгаль дэлхийдээ даатгаад тэгээ явхад ер нь ажил үс сайхан бид бүтдэг. Тэгээ хүний чинь сэтгэлийн амтан гэж бас нэг талдаа ярьдаг шүү дээ. Тэр байгаль гэдэж өөр амттай байхгүй. Тэгээ хүний бодлыг уншина. Тийм ч учраас эзэн Чингис хаан маань дайтар мартахтаа байгаль ихтэйгээ ярьж л ирч хүчийг авч дайтар модж ялт байгальт гэсэн байна. Тэгэхээр үнэхээр одоо нэг байгаль ихтэлхийн одоо эрчимлэг долгион тэр долгис за дээр нь тэр их өврүүц байгалийн сонин содон одоо тогтц хэлбэр тийм ээ тэгээд түүний одоо зарим нэгэн бэлгшээлүүд одоо аршаан бол өвдөстэй гэл ингэж байна. Таны хувь зүгээр аршаанд одоо хэр их одоо эрдэс өвдөс гэдэг энэ юм дээр нь хэр их итгэдэг вэ? Мэдээч итгэдэг байх уу? Ер нь монголчуудын байгалийн зохицц газараараа аршаанаа түшиглээд явал манай ч одоо халуун аршин байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэнд одоо ингээд хүний бие махбодыг сэргээдэг тийм байгалийн гүнээс гарч байгаа маш их эрдэс ус байгаа шүү дээ. Тэгээ маш их кальц аваалгаддаг баг. Тэгэхээр хүний биед хамгийн хач тустай гэж боддог. Би бол энэ гадны жуулчдыг бас төдийгөө дотоодын жуулчдыг ч гэсэн аршаанаар тийм татхуц тийм юу хөтөлбөр гаргаад явал аюу хүрдүүлтэй гэж боддог шүү. Тийм шүү дээ. Энергийн төвшөнд ингэж бас халдуулж जैन эрдэсийн төвшөнд нь тий. Одоо Японууд ч тэгдэг шүү дээ. Японууд яагаад Япон хүмүүс маш их урт насалж जैन. Тэгэхээр тэд нар маань хөвчлээ аршаанд их ордог. Японд ч өөр ингээд аршаан ихтэй. Тэгээ тэнийгүүрээ ингээд альж уучлаар хөгжүүлчих хэвээр. Японы дотоодын жуулчд нь өөрсдөө тэнийгүүр их явдаг. Тэгэхээр хүмүүсүүдийн хэрэг манайх ч гэсэн ийм олон аршаан байгаа юм чинь
дотооддоо энэ мэдээллийг одоо ингээд тавьчвал те хүмүүс ингээд сайхан очиад тэгтээ очихдоо бид байгальд халгуугаар л аялах хэрэгтэй. Би бас байгалийн аль жуулчлалыг хөгжүүлэхээр бас нэг сэтгэл нэг талаараас сайхан нөгөө талаас сэтгэл бас маш их хэмцгэлдэг байхгүй. Заадал нөгөө манай залуучууд очиод тэр сайхан эртэн хэдэн мянган жил болцсон тэр хатан дээр хатны зураг мураг нь баллаас сохлох те дарах тэгэл тэрийг ингээл эвдэс хүтгээд байна л да. Тэгээ одоо тэгэл цэцэр ногоог нь тастаал тэгэл ан амьтдын үргээгээл манайхач бас хэцүүлтэй ер нь ингээд аялал хийхэд. Тэгээ тэр тал дээр жоохон соёлын юм жоохон иргэдээ сургалт хөтөлбөр явуулж иргэдээ жоох соёнгийн гэрэлэхгүй бол одоо манайх бол арай л байгаа юм л та. Одоо ингэдэг шүү дээ. Ялангуяа одоо Японы жуулч ч юм уу Японы эрдэмтэд одоо манайх дээр бол хамгийн алдартай одоо бид хэд бас яригдах байхаа шүү дээ тийм ээ. Шаргалжуутын аршааны дээр нэг юм дүн шинжилгээ хийж байгаа байхгүй тийм туршилтын бичлэгийг би олж харсан л да. Тэгсэн чинь ингээд үнэхээр тэр одоо нэг талст тийм ээ тэр аршааны тэр талст бүтц тэр зүйл нь бол одоо ингээд бүр микро төвшөндөө ингээд харахаар бүр үнэхээр өвөрмөц байгаа нь одоо ингээд батлагч байна. За мөн тэн дээр нь очиод бас туршилт хийгээд усны найрлага энтрийг ингээд харж байгаа байхгүй тий. Тэгэхээр үнэхээр одоо энэ ямар нэгэн одоо ийм одоо шинжлэх ухааны төвшөнд гэсэн үг шүү дээ тий. Шинжлэх ухааны төвшөнд бол үнэхээр одоо өөр байна гэдэг нь бол тэр одоо янз бүрийн туршилтуудаар бол батлагдаад байгаа байхгүй юу. Тэр бүх хэл одоо жишээлбэл сая нэг зүйл явж илээл Булган аймаг угаа шүү дээ. Манайх чи 21 аймагтай. Түүний одоо Булган аймгийн нутаг дэвсгэрийн одоо тэр нэг айрагтай нутаг тий хадууны айрагтай ийм нутаг. Тэгээд тэр айрагны үлгийн нутгийн одоо хүмүүс за энгийн хүмүүсээс одоо ингээд бие организмын шинжилгээ авахд одоо ашигтай бактери нь Булган сумынх Булган аймгийн одоо тэр нутаг дэвсгэрт амьдардаг малчин энэ хүмүүсийнх бол арай их байх жишээ нэ. Гэх мэтэр 21 аймаг өөр өөр ингэсэн одоо тийм өвөрмөц одоо хүний бие махбодны хүртлийг тэрийгэ дагаж бас тийм өөр хэв шинжид бас байдаг бахнаа гэж ингэж ойлгогчсэн л доо. Тийм. Тэгээд тэр байглаад байгаа тэр тэнд бэлчиж байгаа малууд нь хүртэл тэр байгалийн зүй тогтцоос хамаарад малын ашиг шимийн хүртэл харилцаадалгүй байхгүй. Тий яг үнэн. Тийм шүү. 21 аймагт байгаа мал бэлчээрээр явж байгаа тий. Тэгээд бэлчээр явахдаа дандаа эмийн ургамал мал идж байгаа гэдэг. Тэр утгаараа Монгол хүний энэ хүнсний аюулгүй байдал бол тэнд бол одоо маш сайн хангацсан гэж би дотроо боддог. Тэгэхээр энэ Монгол мал бол би бол эрүүл гэж дотроо боддог. Тэгээ бэлчээрийн мал аж ахуйн бас нэг өвөрмөц онцлог шинж нь энэ байна л та. Тэ. Дэлхийд байдгүй бид хамгийн шимт хижээллэг хоолыг маханаас авч байгаа байхгүй. Тэгээ 300 гаруй төрлийн өвс ногоо одоо идэж байгаа. Хэрглэж байна гэж одоо идэж шуушаа болгодоо гэдэг ийм бас тоон судалгаач гэсэн байдаг шүү дээ тийм ээ. Тэгэл одоо хавар намаа өвөлдөө бид чинь борц хийж байна. Тэгээд тэр борц чинь хүний биед хамгийн их гайхалтай. Яг л борц чинь манайх чинь байгальд хатааж байгаа байхгүй. Тий, байгалийн агаараар яаж учраас тэнд байгаа бактери ашигтай бактериуд устдахгүйгээр яг байгальд хатаагчулаас маш их шимт хижээллэг хоол гэж би дотроо бодож байна. Борцыг. Тэр бол одоо бид нэр одоо импортлогдох одоо бүрэн боломжтой бас нэг төв эдийн нэг нь бол ялч одоо энэ борц те. Тэг үнэхээр бод одоо ялангуяа говь руу бол одоо энэ тэмээний борц болол одоо хүний биед ямар их ашиг тустай вэ гэдгийг нь бол одоо тодорхой хэмжээ судлаад ингээ гаргаад ирцэн байдаг те. Тэгэхээр тэр борцлох тэр малын махыг борцлох тэр зан үйлийн тухай ч гэсэн өв соёлын бас өвөрмөц шинжүүд монголчуудад байна. Ингэж бас ингэж үзэж болно те. Эрдэмтэд судалж үзээд байгаа шүү дээ. Хөлд хөрөгчөнд мах хадгалах. Бас тодорхой хэмжээнд тэр бактери нь бол одоо өхөд байгаа байхгүй. Тэр эрдэмтэд баталсан шүү дээ. Харин яг монголчуудын хийдэг уламжлалт энэ борцлох хатаах энэ байгальд яг хатаач байгаа нь бол хүний биед хамгийн эерэг сайн юмаа гэдэг бол одоо манай эрдэмтэд нотлоод баталчихсан байна. Би одоо хэдэн жилийн өмнө борц хийх уламжлалч одоо бидний амьдрал донд ингээд ороод ирсэн байна шүү дээ. Тэгээ хөдөө гадаа явсан ч гэсэн за ялангуяа телевиз радиогийнхан бид нар бас хөдөө гадаа явхад хоолтой хоолгүй янз бүрийн тохиолдолд явна л да. Тэгээд энэ үед бол борцоо аваад явах шиг сайхан бас байдгүй. Тэгээ ингээд албан ёсны хэрэгцээгээр ингээд нэг жижигхэн борц хийчихээ гэдэг ингэхээр ялангуяа манай одоо Улаанбаатар хотод бол борц болдгоо шүү дээ.
Энэ агаарын янз бүрийн юутай холбоотой байх шиг байгаа тий. Тэр технологи нь алдагдаад байгаа. Яг үнэн тэгдэм шиг байгаа. Тэгээ ингээд дотор талаараа ийм хөг зүвсчдэг ч юм уу. Ер нь яг нөгөө стандартны нэг гоё борц болдсон шүү дээ хөдөөд. Тийм борц бол одоо болохгүй байна. Одоо жишээлбэл борцлох төрлөч бас их олон янз байна шүү дээ тий. Жишээлбэл говь руу бол тийм пинт хийж ингэж одоо борцолж явах жишээний тий ууталж тэгэн гут энэ хангаараа бас борцыг чинь бас арай өөр хэв шинжээр ягаад гэдэг ч юм уу алтаад бас борцыг борцлох арга нь бас арай өөр байдаг ч юм уу тий гих мэтэр тэгээ борц бүрийн алтаа хангаа энэ говийн борц бүрийн амт нь өвөрмөц шимтгийчл байхгүй тий ийм бас энэ тохиолдол бас байдаг тийм үнэ. За тэгээд их нартын хад буюу байгалийн нөөц газрын талаар яриа тий. Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг их нарт байгалийн нөөц газар нь их нартын хад нь Дорногов аймгийн баруун хойд хэсэгт айраг далан жаргал нь сумын загт 43,000 гаруй га газрыг хамран оршдог ба. Улаанбаатар хотоос 300 км-ийн зайтай Дорногов аймгийн айраг далан жаргалын сумын загт орших их нартын хад нь говийн аргалын байршлын нутгийн хамгийн зүүн хойд хил бөгөөд байгаль түүхийн дурсгал зүйл ихтэй газар байна. Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг учраас 1996 оны улсын хурлын 43 дугаар тогтоолоор төрийн тусгай хамгаалтанд болоод авсан баг. Энэхүү байгалийн нөөц газарт Монгол улсын шинжлэх ухааны академи, Америкийн Денвер хотын амтны судлалын сан хамтран 2001 оноос урт хугацааны судалгааны төслийг хэрэгжүүлж байгаа. Байгалийн мужлаар говийн бүсэд багтах боловч нутгийн баруун хойд хэсэг нь хээр талын бүсэд хамаарна. Говь хээр хосоосон цөлөрхөг хээрийн энэ бүсэд хотхор гүдгэртэй нам дор болон хад чулуурхаг илэгдэж эвдэрсэн хавцал толгойд уулархах газрууд байдаг байна. Хуурай их газрын уур амьсгалтай байнгын хүчтэй салхи шорон шурган тухайн бүс нутгийн урмал амьтны аймагт их бол нөлөөлдөг ба. Говьд усан хангамж бага байдаг боловч их нартын хүндэд цэнгийг усны уст булаг шанд бол олон байдаг. Эдгээр булаг шанд нь бол сайранд шингэн орох боловч хэдэн зуун метрийн цаанаас дахин ориглон бол гардаг ба. Зарим булаг нь бол их хур борооны дараа ил гарч урсдаг. Мөн горих булаг нь шантнаас гадна худаг бас улирлын чанартай жижиг нуур цөөрөм тус нөөц газарт бол илбэг бол байдаг. Худгууд бол нутгийн зүүн хэсэгт булаг шанд, жижиг горихуд нь нутгийн баруун хэсэгт илүү төвлөрсөн байдаг. Их нартын булаг шанд худгууд худгийн уснууд нь маш цэнгэг байдаг боловч жижиг нуур цөөрөм ихийнх нь уухад тохиромжгүй устай байдаг. Гэвч зэрлэг амьтдын хувьд усны чухал нөөц төдийгүй ховор усны шуудыг харж болох тохиромжтой газар юм. Халзан уулын аршаан гэх мэт янз бүрийн өвч ангах чадaltaй аршаан усын нөхцөж энэ газарт бол байдаг. Их нартын хадан ууланд дэлхийд алдартай ховор зэрлэг хонь аргал угал илүү байдаг бол янгир яма харьцангуй цөөн бол байдаг. Цагаан зэр хар сүлт зэрэг улирлын чанартай бас тохиолдно. Хулан адуу их нартын өмнө хэсгээр зарим зун бол одоо таалтдаг. Бас чон шилүүс манай бол үнэг хярс халцтай дорх өмхий хүрэн үеийн дэлдэн зараа дагуурын зараа атаахаа чичүүл алаг даахаа өхөр огтой боролцсон туулаа хээрийн болон хадны борогчин хэдэн зүйлийн гар далавчтан зэрэг жижиг хөхтэй амтнч бий. Их нартын хад зохионы ангал ан цавууд 7 зүйлийн шуудын өөр байдаг нь энд жигүүртэн шууд амьдарч нөхцөл нь сайн бүрдсэн байгаа бол харуулж байгаа. За тэгэхээр одоо Дорногов аймгийн айр гэсэн чинь бас нэг хэсэг ашигт малтмлын нэлээ их ашиг сонирхол зөрчилдөөнтэй байсан нутаг баха. Миний сонсч ирснээр тий. Тэгэхээр энэ ч одоо 43 км газрын квадрат километр газрын хамарч ийн гэж штий. Байгалийн зохицолборт газар тий. Тэгэхээр одоо ингээд сонсоход говьд бол говийн усны нөөц гэдэг нэг айхтар том асуудал байгаа юм тий. За дээрэс нь энэ булаг шантны асуудал маш чухал асуудал. Газрын хөрсөн дээр ил ингэж одоо урсдаг. Тэгэл ингээл байгаль их дэлхийн өөрөө бохирдоод янз бүрийн хүний үйл ажиллагаа нэмэгдээл ингээл ирэхээр усны ундраг болвол ер нь андаг тий. Тийм тохиолдлууд бас байдаг. Тэгэхээр энэ нь бол маш их том эмзэг экосистем бас энд явж штэ тий. Нэг талдаа их сайн сайхан харагддаг боловч нөгөө талдаа тэр говийнхны усны бас их том ундрагын гол судалч юм шиг ийм зүйлүүд бас байх нь шүү дээ тий. Ер нь манайх одоо энэ байгаль цаг ур одоо энэ сүүлийн 10 жил бол Монгол улс бол төдийгүй дэлхийн нийтээр л ер нь байгаль цаг ур өөрчлөлтөд
тохиол учирч байгаа Тийм, тийм. үнэн. Тэрийгээ дагаад бид одоо энэ саарл усыг бол Хэрэглэн хоримтлах хэрэгтэй. Хоримтлуулаад тэрийг энэ гоё руу тэр зүүн Улаанбаатар хотод бол саарл ус шиг хиймэл нор усгээл тэр гоё руугаа татмаар байна. Тэгээ тэнд магадгүй зарим нэг жил зуттай одоо гангачтай үед тэр усаараа ундаалдаг тийм. Ер нь дэлхийн нийт ер нь хурын усыг баялаг гэж тооцдог шүү дээ. Манайх л усгаад байгаа л жоохон ханасмар тийм. Тийм шүү дээ. Одоо үнэхээр амар хурын ус бол дор хаяжл одоо хамгийн энгийн амьдралын жишээн дээр аваад үзэхэд борооны уйлрал те манайхан чи дээврийнхээ усыг аваад одоо нөөцөлж аваа саунд хийгээд дараа нь ашиглахад ямар их хэмжээний ус одоо хоримтлагдаж нөөцлөгддөг билээ гэж бодоход те энэ бол бас асар их тийм одоо баялагийг одоо үнгүйдүүлж байгаа нэг хэлбэрч байж магадгүй тийм ээ. Тэг ер нь тэгээд байгаль ихтэйгээ дасан зохицохоосоор гарцг болчиход байгаа Монгол бас. Яг бол дээр үед бол 20 30 жилийн өмнө Монголд бороо ороход шивэрч бороо ордог байсан. Тэгэд одоо бол тэгэхгүй хувингоор цутгах юм шиг гинт тэгж байгаа шүү дээ. адар бороо ороод тэгэл цогсчихно. Тэгэл дахиад маш хүчтэй адар бороо ороод энэ бол одоо байгаль дэлхийн бас хувьс өршөж байгаа нэг шинж байгаа. Тэгэхээр бид одоо байгаль гэдэг цогцсон амьдрахын тулд тэр гинт орж байгаа тэр үерийн усыг бол бид одоо хөндлүүлээд яг хэрэглэх нь зүйтэй л гэж дотроо боддог. Энэ магадгүй маш их том гарц гаргалгааны зөв шийдэл бас байж ер нь дэлхийд төр манай Монгол шиг гүнийхээ усаараа унтныхаа усаараа машин аваадаг, хувцас аваадаг, байшин барьдаг, цэцэг ногоо мод цэцгээ ургадаг, зам тавьдаг орн дэлхийд төр хаач байдаг шүү дээ. Монголд л гүнийхээ усаараа л одоо байшин барьж байна. Одоо гэр хороолт амьдарч байгаа усуд ингээл байшин барина. Дандаа гүнийхээ усаараа л байшин барьж шүү дээ. За тэгэл машин авгаана гүнийхээ усаар. За тэгэл тэр мод услна дандаа гүнийхээ усаар. Энэ жоохон хансвар. Тэгээ Монгол улс ч одоо 2030 он гэхэд энэ усны хомсдолд орж байгаа шүү дээ. тий энэ ч одоо ойрын хугацаанд юм билээ шүү дээ. Одоо ингээд Маш арай. хэцүү нөхцөл байдал үүсэх юм байна л гэдэг ийм нөхцлүүд одоо ингээд анзаарагдаад эхэлчлээ. Ус бол одоо монголчууд эртээр цагаасаа л ярьж ирсэн тий. Одоо ус бол чандман нэрдэн юм аа гэж. Тий одоо та энэ Улаанбаатар хотыг харж байгаа шүү дээ. Маш олон их байшин барьж байна. Тэр усыг тэр цементээ зурж байна. Тэр усыг хаанаас авч байна? Дандаа гүний унтны хосоор одоо энэ том байшингуудыг барьж. Тэгээд тэд нар чинь өдөрт хэдэн куб усыг зөвхөн байшин барихад л зориулж. За тэгэл одоо тэгэл ганц байшин барилтгүй тэгэл машин угааж байна. Энэ угаалгын газрууд. Асар их ус. Тэгээ энэ Үйлдвэр байна тий. Тэгэл одоо энэ ноос ноолоор үйлдвэрүүд бол асар их ус хэрглэж. Энийг одоо дандаа саарл усыг л хэрэглэмээр байгаа. Ерөөс өнөө маргааш үнийг хэрэглүүлж эхлэмээр. Тэгэхгүй манайч та ингээл 30 жил ярьлаа ш. Сайн нэг шийдвэр гарсан тий. Ер нь угаалгын газрууд бол саарл усыг хэрэглэдэг байя гэдэг. Тэгээд тэр саарл усыг хаанаас хөрөмтлүүлж авах вэ? Тэр нөөц нь байхгүй болчихлоо. Хаанаас авах вэ? Одоо тэр гараа санаа нь бол зөв тий. Тий бороо оронгууд нь хувийн тусаа зогсож байгаа гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энийг бол одоо инженерчлэлийн шилдэг одоо шийдлэр тий. Хиймэл нур ядаж Улаанбаатар хотод барьчих юм. Орон нутагт ч гэсэн одоо Төв аймаг бол одоо Урагшаа Төв аймаг бол цөлж шүү дээ. Айгүйх цөлрөх болцоо хөрсний эвдрэл бий болцсон. Төв аймаг бол Урагшаа бол одоо айгүй хэцүү. Тэгэхээр тэнд бол хиймэл нур бий болгоод тэгээд тэр хиймэл нур бий болсноор цаг уурын уур амьсгалыг хүртэл чихшлээд тэрийг дагаад ан амьтд хүртэл тэнд идэшэж сайхан болох л санагдаад байдаг. Тэгээ одоо таны сая хэлж байгаа тэр бороо орох нэг тийм хувьсэл гэж шүү дээ тий. Энэ өөрчлөл. Тэр ч одоо ялангуяа шивэрч орж байгаа бороо бол хөрсөндөө их дэмтэй байдаг. Ургамал ногоо ургах гарцсанд одоо их дэмтэй байдаг тий. А гэтэл одоо тэг ширүүн орж байгаа бороо бол одоо үнэндээ бол хөрсийг эвднүүлэхээс биш хөрсөнд шимт хижээл өгөх тал дээр бол баг болно. Хоёрдугаарт ургамлын гарцсанд бас их нилээдэг шүү дээ тий. Хөрсөндөө шингэхгүйгээр тий тэгэл урсаар үер болоод өвчж байгаа байхгүй тий. Одоо энэ манай Улаанбаатар хотод тавьж байгаа энэ чулуун хавтангууд шүү дээ боржин чулуу тэрний нэрснээр одоо энэ өндөр хөгжилтэй Японд бол тэгчнээ ингээд чулуу байгалийн чулуу тавиад зам талбай барьсан ч гэсэн бороо ороход тэр чулуу нь хөрсөндөө шингэдэг борооны усыг хөрсөндөө шингэдэг байхгүй. Тэгэж хөрсөн хамгаалт. Тэгэхэд манайх бол тийхгүй. Ерөөсөө ингээд боржин чулуу ингээд тавьчихныг бол цемтэлж чинь. Тэгэхээр хөрс асар их эвдэрч байгаа. Тэрийг гадаа. Тэгээ тэр хөрс та шизээс ирэх хэрэггүйгээр л ингээл хөрс бол эвдэгдэж байгаа. Одоо энэ дээр бол одоо манай эрдэмтэн судлаач энэ Улаанбаатар хотын иргэдийн төлөөлөл мөлөөл юм уу те. Энэ дээр бол одоо зам талбай тавихтай энэ дээр анхаарч байгаа. Хүнд ээлтэй, эко гэхээс зүгээр нэг чулуу нэг
өрчиж байгаа. Тэгээ тэр нь хөрсөн дээр шингэдэг бороо орохоор тэгэл тэр нь борооны усыг ингээл урсгаал. Тэгээд өвлөн тентээр гулгаж унаал. Тийм шүү дээ. Мөсөн катак шиг үе одоо яг эхэлсэн биз тийм дээ. шүү дээ. Мөсөн катак шиг л байгаа шүү дээ. Тэгэл мөлхөл тэгэл явж байгаа ч. Энэ бол одоо ингээд бас тодорхой стандарт одоо мөрдөхгүй болвол тий болохоо бэлдсэн гэдэг нь энэ дээрээс одоо ингээд харагч эхэлж байна шүү дээ. Ер нь тавд гарчсан энэ өмнөх дугаарт ярьжсэн нүүдэлч монголчуудын эртний хотууд гэдэг. Тий. Монголчууд тэр хэдэн мянган жилийн хотуудаа барихдаг байхдаа дандаа стандартанд дагаа барьдаг гэсэн байна. Хичнээн тэр Хүнээ цаасан бодож. дээр стандарт гэж бичээгүй боловч яг хотоо барихтаа за одоо ингээл нэг Лүнчэн байр лут хот ингээл бид ярьжсэн шүү. Тэгэхэд яг хотынхаа хажуу талдаа нууртай байсан байна. Тэр хиймэл нуур үсгээд тэгээ тэндээс тэр хотоо усаар хангадаг байсан байна. Тэрнээс гүний ус тухайн үед хэрэгэлдэг байсан байна. Зөвхөн хөрсний усаараа л тэр хотыг хангадаг байсан байна. Тэр одоо бүх хот юм байсан шүү. Ганц Лүнчэн ч биш одоо энэ хар хурам аавраг заатай л одоо тэгэл төргөний хотууд одоо хотууд дээр ярьжсэн номод хэрэгжсэн тий. Тэр бүх хотууд маань бүгд хажуудаа нууртай байгаа. Тэр нуураасаа дандаа усаа шийддэг усаа тий. Тэгж байгаль ихтэйгээ тасан цогцож манай эртний хотуудад амьдарч байна. Тэгэхэд одоо энэ цаг үед бид тэр юмгаа судлахгүй байна, уншихгүй байна тий. Цагцоор нь одоо шийддэм байна гэдэг нь бол ойлгомжтой байсан шүү дээ. Дээрээс нь жилийн хийцсэн байсан шүү. Тий, дээрээс нь одоо тэр одоо байшин барилга барьж байгаа. Одоо тэр нэг хөх тойп үү гэдээ хоёлаа ярьжсэн тий. Тэр нь хөх тоос. Тэр нь одоо бүр олдохоо болцсон. Байдаг ч юм уу хүний бие их сайн. Тий. Тэгэхээр ингээ байгаль эколог тэр их олон зүйлийн тэр балансыг л олж энэ хотыг босгодог байсан байгаа аахгүй. Тэгээ өөрсдөө төмрөө үйлдвэрлэдэг байсан байна. Гангаа гаргадаг байсан байна. Бүх юма дотооддоо үйлдвэрлээ тэр хотыг босгодог байсан биш. Тийм л болохоор их хүчрэхэг байж л хүчрэхэг байсан. Монголчууд одоо төмрийг одоо номогтгож тэр одоо элдв аж амьдралдаа зориулдаг тэр юмнуудыг хийдэг. Тийм гайхалтай. Тэгээд энэ цаг үед амьдарч байгаа бид л жоохон хансмаар байгаа тийм. Одоо бид нэр бүр ухардсан байгаа юм тийм. Бүр гайхалтай ухарчихсан шүү дээ. Ер нь хоцрогдсон гэж болохоор юун одоо хөгжлийн монголчууд хоцрогдлын үеийн одоо төвшнэлийн хүмүүс л болчиход байна. Тийм шүү дээ. Одоо ингээл өв соёлоо ингээд судлаад ирэхээр монголчууд маш их цэвэрч байсан баг шүү дээ. Маш их ажилласан, маш их цэвэрч тэг гэр ахуйтай асар их цэвэрч хүмүүс ажилладаг байсан. Тэгэхэд одоо бол тийм шүү дээ. Одоо ингээл хотын соёл гэж манад одоо ярихад хэцүү тийм. Одоо ингээл хотын соёлд суралцаагүй. Ерөөсө нийгэм шиг, иргэднэрсээ нийгэм шиг үнийг зэрлэгүүд л яваад байгаа. Ямар ч нийгэмшил баг. Одоо машин тээвэр, нийтийн тээвэр цугаа явсан ч хэцүү. За тэгэл онгоцон суугаа явсан ч хэцүү. За тэгэл машин хүртэл бариад явсан ч тэгээ дуу тохио банк хангин болчихно. Ерөөсөө л дуу тохио гэдэг чинь уурын илэрхийл болчиход байна. Стрессийн илэрхийл. Тэг илэрхийл болчиход. Уулын чинь замын хөдөлгөөний дөрөв цацсан шүү дээ. Зайлшгүй одоо осол гарах нөхцөлд анхааруулах зорилгоор хэрэгжилж байгаа болохоос манай хажууд уур бухимдлаа илэрхийлдэг. Эрен чир эмэн чим гэхгүй бүгд л дуу тохио хангин болол тэгээд тэр хотын соёл гэдэг нь манай хотод алдагдчихсан. Тэгэхэд манай өвгд эцс маань 2235 жилийн өмнө тэр хүннүү үеийн лут хотыг ямар гайхалтай эмгцэгцтэй барьсан байна. За тэгэл одоо хар хоромыг хар тий. Аавар хотыг хар. За тэгэл одоо хойшоо ингээл явах маш олон хотод байгаа ш. Тэр хотуудын тэр бүтэц зохион байгуулалт тэр ингээ харахаар хамгийн сүүлд хүртэл одоо тэр саярдгийн хийдгээл одоо тэр Монголын хамгийн сүүлийн хот байсан. Тэр хүртэл уулын орой дээр ямар гайхалтай хотыг бий болгоцсон. Та одоо уулын орой дээр модон дотор монголчууд хотоо барьсан байсан юм шиг. Тэрг одоо яаж тээвэрлэр тийшээ гаргасан байх уу? Яах вэ ийх үү гэдэг чинь бас л том судалгааны үр дүнгийн ажил л да тийм ээ. Тэгэхэд одоо энэ цаг үед амьдарч байгаа бид бол хэцүү тий. Одоо ахуйн соёл гэхэд одоо маш хэцүү байна. Тэгээд дэлхийд манай Монгол бол одоо бүх юмараа хоцрогдод 3 сая хүнтэй байж тэгэл хөгжлөөрөө одоо манай төр зэг одоо би ичээсэ гэж боддог шүү дээ. Төрийн ажил хийхдээ ингээл хөгжилгүй ядуу бууруу орны эрхийлэгч илээ. Улсаа төлөөлөд очихаар тэр нэрийг гуншиг одоо хэдийн хүртэл зүүж өгөх гээд. Хансмар тий. Гэхдээ бид хөгжилтэй улс орн гэж нэр гадаадад дуусгатмаар шүү дээ. Америк, Япон, Солонгос гэл төрийн ажил хийхэд за Монгол улс хамгийн хүчрэг эдийн засгтай хамгийн баян чинэлэг ард иргэд нь хамгийн өндөр боловсролтой тим дуудал. Тэгэхгүй ингээл хамгийн буураа ядуу гэж нэр цолыг одоо ингээл манай төрцөг үүрэл тэгээ тэрийг ингээл гадаадад альчлахтай тэрийг цоллуулад байгаа нь би аяг хамсдаг байна. Одоо ингээл бодохоор бас иргэн хүний хувьд ч гэсэн бас санаа зовдөг шүү дээ. Ядангуяа энэ Япон гэдэг ч юм уу
За бусад орнуудаас манад бол буцалтгүй тусламж ямар их авч байна тий. Тэгэл гуйлагч нь Ямар их авч байна тий. тиймээс аваад авах ханасан. Уул нь бол энэ монголч асар их нөөц боломж байхад энийг ашиглаад би дэлхийд эхний хөгжлөөр эхний 3-т орох бүрэн боломжтой шүү дээ. Хүн ёсны хувьд ч гэсэн хүнээс хүн байнга юм гуугаад ахаар санаа зовдөг үстэй. Гэтэл улс орн маань ирнэ, улс орныг удирдах байгаа хүмүүс маань одоо тийм зээл бүтээлэл гэж яриад байдаг болохоос ш. Тэгээ нэр мөртлөө айгу тусламж авлаа л гэхээс биш те. төрийн ажлын хэд хүртэл нэрийг сонсоход хүртэл яс хавталцмаар. Хөгжилгүй буурай ус гэж цолж байгаа. Тэр шүү. Тэр цолыг олон нийтэд ингээд нэгдсэн үндэсний байгууллагт ингээд цолоод бодуулаад явна гэдэг бол тэнд харсан болов. Энэ их гайхалтай түүхтэй эзэн өвгт маань тэр дэлхийг эзэлж явсан, захирж явсан, дэлхийд бүх юмараа хатгаж байсан улс орн байж оюуныхаа хамгийн дэд зэгт хүрсэн улс орн байсан байж өнөөдрийн цаг үед хамгийн ядуу ойлгож байгаа. Одоо манай одоо урд хятадыг харалтай хоёр хятад одоо тэр бон 400 сая хүнтэй ярина. Нин ядуу гэдэг бүлэгл англи байхгүй болчихлоо шүү дээ. Дунд дээд түвшнэ. Тэгэхэд манай Монгол 3 сая хүнтэй өнөөдөр уулынхан гэж нэрлэгдээд байгаа. Нин ядуу амьдралтай ус байчлаа. Бээжин одоо жишээлбэл Бээжин ч юм уу урд хөршиг зориход бол үнэхээр амьдралын чадвах чанар гэдэг юм бол монголчуудтай харьцуулах аргагүй болцсон шүү дээ. Яг үндэ бид нэр энэ дотроо хамгийн доод цалинтай ажичид 3-5 сая төгрөг. Тийм шүү дээ. Дундаж цалин тэр шүү дээ. Тэгэхэд манайх 3-5 сая төгрөгийн цалин Улаанбаатар хотод Монгол улсад авч байна. Үгүй дундаж цалин нэр нь 5 саяас дээш шүү дээ. Тэгээ Монгол мөнгөөр бодоод үзэхээр одоо юан ч анх 92 онд Монгол хятад хоёрын мөнгөнд дэвтэтийн дэвсгэрт нэг төгрөг нэг юантай тэнцдэг гэсэн бол одоо нэг юан ч 500 төгрөгөөр авчлаа шүү дээ. Тэгсэн. Тэгэхэд Монгол төгрөгийн хэцүү тийм. Тэгт мэдчихлээ. За тэгээд одоо их нартад одоо өрсөлдөг ургуулууд нь тухайн бүс нутгийн 35% эзэлдэг бөгөөд алтлаг холцтой тарган харган хээрийн бариулт бүс зэрэг ховор ургамал бол ургадаг ба. Бариулт бүс нь бол өрөөр холлогч мэрэгч амьтдад болон навч мөчрийг нийддэг туйратан амьтдын идэж тэжээлийн чухал их усүр болдог ба. Их нартын чулуунд хулхан ам, шин усны ам, хөх усны ам, элсний ам, 3 хоногийн ам зэрэг буллагч ханд мод боттой байгалийн үзэгсэнд газрууд байхаас гадна жанчин чойрын их нартын тойр зэрэг түүх дурсгал, соёл дурсгалт газрууд бол байдаг. Их нарт хөхтөн амьтдын зүйлийн бүрдлэр баялаг энд дэлхийд хамгийн том уулын хонь болох сүрлэх сайхан угалцнаас өчөөхөн жижиг орог зусаг хүртэл янз бүрийн хөхтөн амьтд бол одоо эдийш амьдарч байгаа. Махчин амьтдаа саарлчон, шилүүс ми, мануулми, шар үнэг, хярс, халцтай дорго, өмхий үеийн их нартад бол байдаг. Жижиг хөхтнөөс дэлтэн зараа, дагуурын зараа, атаахаа, чичүүл, алагдайхаа, үхэр огтой, боролцсон туулаа, хээрийн болон хадны баригчин хідэн зүйлийн гар талавчтай бас элбэг баг. Их нартад цөлөрхөх хэрийн бүлгэмдэл зонхлох ба хурд тунцснаас хамаардгаар өвмөц байдаг. Өвслөг урмуудад нь тухайн газрын 30-50% бүрхдэг бөгөөд энэ газар хулхан ам, шин усны ам, хөх усны ам, элсний ам, 3 хоногийн ам зэрэг 1-3 км үржилсэн булаг модны үзэсгэлэнт газрууд байх. Эрдүрдийн цагт хэлгээ хавьд төв дархан гүний хүрээ байсан гэж ярилцдаг баг. Баруун тас, сурган тас, мааны тас гэсэн 3 том тостой чинэлэг хүрээ бол бас байсан баг. Нэгэн өглөө хүрээнийхэн төдийгөө хошуу нутаг даяараа давхарлан барьсан үзэгсэнт сүн шиг уус баруунаасаа зүүн өмнө зүгийг чиглэн алгуурхан нүүдэлж яваг хараад гайхацгаажээ. Хүрээний лам хуурга нутгийн зон олон нүүдэлж яваа тэр зүгийн үзэгсэнт дуулын төрлөх нутагтаа тогтоохоор 3 тавцаа уулаар ширтэг дэвсэж алтан мандал уулаар ширээ засаж эдээ бондаарынхаа дээжээр дайлж тогтоон авсан түүхтэй байна. Гэтэл уулын хагас нь уурлан дээш нөөж эхлэхэд хүрээний лам хуургууд нь уул усны сан судан учиж тасынхаа тахлыг өргөн барьж тогтоосон гэдэг домогтой байна. Давхарлан үйлдэж тогтсон тэр уулыг их нутгийнхаа их уул хэмээн нэрлэдэг. Ер нь ингээд орон нутгад явахад нэг цойроо гэж нэг гахалтай байдаг тий. Та хүүхд тахта ихэ сонсдог гэсэн тий. Бид тэгээд тэр чи орилол чарлал тэр нөгөө талдаа тэгээд сонсоход их сонирн боловч энэ хоолоо молоо тэгэл янз бүрийн дуу хоолойны энэ тэлэлт энэ янз бүрийн юмд их нөлөөтэй байсан юм шиг надад санагддаг шүү дээ. Тий.
Сайн тий. Гэл тэгэхээр гэл Тэг явсаар бол тэр цаан сонсог. Тий. Тэр их өвөрмөц тий. Давтамж байгаа юм л да тийм ээ. Давтамжууд л үсээд байгаа шүү. Одоо энэ Япон Солонгос гэдэг энэ арлын орнууд тэр цойрыг сонсвол их сонирхолтой гэж боддог шээ. Тийм шүү дээ одоо ер нь эзэнгүү одоо тийм цойратдаг бүр онцгой цойратдаг газрууд байна шүү дээ тий. Байдаг. Бүр тийм сонин. Магадгүй тэр цойрыг сонссноор хүмүүс одоо энэ уртын дуу морин хуур магадгүй тэр хөгжмийн гайхалтай зэмсгүүд үүссэн ч юм билүү те. Тий, ер нь бол цойрыг сонсоод тэгээд тэр цойртож явсараад буцаад өөрт нь хөрөнгөд чихэнд наалтцтай. Тэгээд тэнүүгээр магадгүй сайхан Монгол ардын уртын дуу ч гэх юм ардын дуу сонин бүтсэн ч байж болох юм болов уу би дотор бодсон. Би одоо тэгээд тэр нэг бид ч одоо физик мицгийн ойлголт байхгүй шүү дээ тэр жоохон байх чинь тий. Тэгээд сүүлд энэ физикийн тэр ороод ингээд дуу хоолой молооно янз бүрийн ороод ингээд ирэхээр тийм давтамж юм байна гэдэг нэг ойлголт. Хоёрдугаар төөрөхөд их хэцүү шүү дээ. Тийм цууратаа уул ус. Тий. Байна уу хаана байна тэгэл идэг тий. Тэнгод байна. Гэл ингээд байхгүй болчдөг тий. Цуураа өстө студид байгаа юм шиг тий. Тий, өстө тийм бас л их санин тий. Тийм одоо өвөрмөц юмнууд байна. Би одоо сүүлд хоёлаа бас говийн бүс нутгийн нутаг дэвсгэрийн тухай ярьлаа шүү дээ. Тэгэхээр ер нь энэ экосистемд хамгийн чухал нөлөө үзүүлэгч нь одоо энэ зээр гэж шүү дээ. Тэгээ одоо энэ зээрийг их олон одоо ялангуяа идэх шууршны үйлрэл эхэлж байна. За дээрэс нь бол одоо янз бүрийн одоо хөгжил дэвшилтэй холбоотой зээрийн одоо нөгөө сөрөг бэлчих орон зайг нь хомиж байна. Тэ? А 3 дугаарт бол байгалийн одоо нэг цаанаасаа үүсэж байгаа бэрхшээлүүд байна гэх мэтэр энэ зээрийн сүргийн тоо толгой гэдэг юм дээр бүр онцгой анхаарахгүй бол болохоо болцсон юм шиг тийм мэдрэмжүүд амар их төрж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Яг тоо толгойн тухай албан ёсоор тийм судалгаа яг үндэ бол надад алга байна л да. Гэхдээ яг тийм имзүүлж бодмоор. Зээр бэлчдэг байсан. Одоо тэр тал газар одоо хэдэн мянгаар л болцсон юм шүү дээ. Тийм шүү дээ. Бас зүг хомсч баг энэ бол тэр амар тэр зураг мөргөн дээр амар харагддаг шүү дээ тэр чинь. Зүйл их нөлөөлж байгаа юм л да. Одоо иргэдийн суурьшлаас бас болж байна. За тэгэл энэ төмөр зам тавихтаа манайх ч нөгөө төмөр замаа тавихтаа доогуур нь түнэл хийдэг. Тэгээд нөгөө зэрлэг агаан амт чинь бэлчээрээ дагаад тэр төмөр замаа тавихтаа манайх төмөр тор татчихж байгаа байхгүй. Ганц төмөр зам чинь авт замаад. Тэгээд тэнгууд тавингууд нөгөө зээрүүд чинь тэр зам дээгүүр яваад өгч өргөдөж байгаа. Уул нь дэлхийн өндөр улс бусад улс оронд бол тэр амтны эко тэмцэрт байдаг хадгалах үүднээс тэр одоо зам тавихад тэр доогуур нь түнэл тавьдаг. Тэр ан амтд ямар ч тийм эрсдэл учрахгүйгээр тэр замыг шийдэж өгсөн. Тэгэхэд манайх бол тийм байдаг. Ер нь манайх бол аюу сонио ус аа. Одоо ингээд бодоход ялангуяа Монголын одоо үргэлжилсэн үгийн зохиолч нар хөвчлэн говийн нутгаас одоо төрсэн байх нь бий л дээ. За тэгээд одоо үргэлжилсэн үгийн зохиол уншин штэ одоо туужч юм уу тий. Ингээл уншихад тэр нутаг усныхаа тухай дүрсэлж байгаа юм. Тэр бодит ийм дөрүүд янз бүрийн ийм салгидл туслах дөрүүд энэ төр дээр ингээл явж байхад тэр зээрийн одоо агнуурын тухай тий маш их тийм нандин одоо зүйлүүдээр уран зохиолын тийм юм дээр баримтууд орсон байгаа байхгүй. Ингээл харахаар тэгэхээр өнөөдрийн лав энэ хэв шинж бол биш. Тэр яаж тэр одоо хүндэтгэлтэй ханддаг байсан бэ? Тэ анд гарахынхаа өмнө яаж тэр байгаль дэлхийг аргаддаг байсан байна. Бүх юмд ийм бэлгшээлийн юм агуулдаг болсон. Одоо бол хурдан унаатай байхад одоо нэг олон зүйл бол бэрхшээл гэж үзэхэ болцсон тий. Тэр нэг уламжлалт ан агнуур гэдэг юм чинь яасан айхтар тийм юмыг хүн төлөвшүүлдэг байсан юм. Тий. Тэгээ ингээд тэр чинь ийм уламжлалт ан агнуур гэдэг чинь өөрөө ийм сурган хүмүүжүүлэх арга барил та. Тий. Нутгийн өвчүүлээсэн ойлгод сонсдог. Нутгийнхаа тэр буурлуудаас илүү их туршлагатай хүмүүсээс суралцдаг. Тэр нь гэхдээ тэр одоо мастер класс болж таах гэдэг байгаа байхгүй юу те. Тэгээ тэр мастер класс нь бол их илүү зүйл шунахыг бол одоо ямар ч нөхцөлд бол зөвшөөрдөг. Тэ хүн бол
зайлшгүй шаардлагаар одоо ийм зүйл байж болно. Тэгтээ энэ нь бол тодорхой хэмжээтэй гэдэг. Энэ одоо ёс зүйн мөрдлгүүд энэ донд бас их хэвж идэг л дээ. Тэгээ би одоо энэ говийн экосистем ингээд яриад эхлэхээр үнэхээр одоо эмзэглэмээр тэр одоо торонд нь хүртэл өлгөгдсөн байх шиг. Тэгэнгუთ одоо тэрийг олон нийтийн сүлжээгээр бах тав болгож одоо хурдан буу ялангуяа хурдан унаагаар одоо тэр ховорч байгаа тэр тоо толгоо нь багасж байгаа ийм одоо зүйлийг одоо бах тав болгож олон нийтэд одоо дайрч байгаа одоо төрөмгийлж байгаа энэ юмнууд одоо тавьдаг тийм ээ. Тэг ер нь манай Монгол одоо энэ байгаль хамгаалах одоо энэ явдалт энэ шинжлэх ухааны техник технологи ол дамжилт манай хэрэглэмээр байна. Тэр нэг ойн байцаагч ойн хамгаалагч тэнд хэдэн мянган километр газар хэдэн зуун километр газар морьтой тавьгаад хамгаалж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бид одоо энэ хиймэл дагуулыг бол Монгол бас маш их сайн хэрэгжилж ашигламар байна. Хиймэл дагуулаарсаар л бид ан амьтдынхаа тоо толгойг хянчихна. За магадгүй тэнд байгалийн ган гамшиг зуд торхон төмөр одоо хээрийн тал хээрийн төмөр гэдэг чинь одоо өмнөх хавар болоо үстэй тий. Тэр маш олон зээр одоо өгч өрцөн тий. Тэрийг дагаад маш олон амьтад өгч өрч. Тэгэхээр тэрийг дагаад бид энэ шинжлэх ухааны ол дамжилтыг бид ашигламар баг. Хэдийн хүртэл одоо бид ингээл нэг ууланд нэг морьтой нэг хамгаалж явах үү. Одоо нэр үндэл бид бол техник технологи соцроод авах. Хиймэл дагвал одоо хиймэл оюун ухаан одоо техник технологи өсрөнгөө хөгжлөг бид бол улс их орондоо нутагшуулахаар хэрэгтэй шүү дээ. Одоо тэр сүйд болсон төмөр байгаа шүү дээ. Дорногов аймгийн нутаг дэвсгэрийг дорнод тий. Гүр тэгч хитэн ингээ хамаарад. Тэгээд манай тэр нэг цаг уурч өнөө болд ажиллана л да. Тэгээд ингэсэн би л одоо энэ ухаан орж мэдээ орсон цагаас хойш тий. Ийм амир төмөрөн голомтыг би ерөөсө харж байгаагүй гэж тэгжсэн байхгүй тий. Энд чи тэгээд тэр төмөр чин болвол одоо байгалийн гэхээсээ илүү тэгээ хөвчлэн одоо хүний буруута үйл ажиллагаа бүр амар их нөлөөлдөг гэж штэ. Гэл ботхоор тий. Орон нутагт машинтайгаа явахад оч барих чинь манайхан бол шалахгүй. Энэ оч агчаас чинь болж л хасрах төмөр гарч. Тэгэл татсан тавины хашаа хаа хамаагүй хайж. Тий. Үнс норма хаа хамаагүй хайж. Гэх мэтчлээ одоо тэг байна л да. Тий. Одоо тэгээд нэг зүйлийг л одоо бид нэр бодмоор юм шиг санагдаад байгаа юм л да. Бид нэр бол ерөөсөө их оюун санааны том хим химжээтэй улсууд гэж байсан өнгөрсөн цагтаар л ирж байгаа. Тий. Тэгээ одоо тийм одоо хим химжээг тэл байхад тэр оюун санаа, тэр өв уламжил, тэр ёс заншлал эргээд харахад бид нэр хүн болгон л хичээчгэд эн чи ийм их том сүйттэй юм болоод байхгүй шүү дээ тий. Ингээ бүх хүн хичээхэд шүү дээ тий. Өв уламжлал, ёс заншил гэдэг чинь хүнийг сургадаг. Насан туршийн боловсрол гэдэг юм чинь. Яг энэ байгаа байхгүй юу? Манай өв соёл, өв уламжлал байхгүй. Энэ өв уламжлалаараа л явснаар хүн айж мэддэг. Тий. Юмыг ямар юмыг одоо хийхдээ маш их тийм бодолтой хийдгэлээс байна. Тэгэхэд одоо бол тийм шүү дээ. Сэтгэл хөдлөл юм уу? Тэгэл нэг юмар хийчихдээ ямар ч одоо соён гэрх юм байхгүй. Одоо жишээлбэл хэдүүлээ бодоод үзээ л дээ. Одоо газар ухах янз бүрийн амтны хамраас цус гаргахдаа одоо бид нар чи эмзэглэхэ болцсон байна шүү дээ. Тэр битгий хэл Монгол хүн Монгол айл болвол одоо шин нэг буйрнаас нөгөө буйрн дээр буухтаа газар усанд ямар их бэлгшээлийг дагуулж мөргөж за тэр газраа бүр одоо гахаан соёо байдаг ч юм уу те ийм зүйлүүд оронгийн эвэр гэдэг ч юм уу ийм зүйлүүдээр тусад нь бүр тэмдэглэгээ авч ингэж ээж дээр нь одоо нөгөө нэг аргал хомоолоо өөгөөла тийм ээ ингээд сайн сайхныг зөгнөж бодож ээж одоо дулаан тэр сайхан буйрындан буудаг ийм одоо уламжлал байдаг байсан чин одоо ингээд одоо ийм юм болвол үнэхээр одоо хоцрогдсон гэж ойлгоод байгаа юм уу? Хоцрогдсон биш бид нэр бүр болохгүй болоод ир шүү. Буудлаа дүүхтэй хүртэл тэр ямар агуу хогоо цэвэрлдэг. За тэгэл одоо малчин айл аргатай аргалт үүрээ түүгээ явжаад айлд ороход буцаагаад тэр аргалтай аргалаа нөгөө айлынхаа хоосон арханд нь хийгээд дүүргээд явдаг гэсэн. Яг үнэ. Юм болгоод дүүрэн байхын бэлэгдлийг манайхан тавьдаг гэсэн. Тэгэхэд одоо бол тэгэхгүй тийм харамаа удаал ягтай нэг өв уламжлал маань алдагдсны л гор цонтон одоо монголчуудын хүн
одоо нийгэмд асар их өвчлөл, асар их ус хонцон, уур уцаар одоо манай Монгол бол дэлхийн хамгийн нөгөө үлгэрээд гэсэн тамийн томооны үлгэр шиг л улс орн болчиход байгаа. Би бинээ үзий ядсан. Би биэндээ хүндэтгэлтэй хандахгүй тэгэл одоо фейсбુક юм одоо энэ одоо бүр амар боллоо тий. Маш их би бинээ муулж ин хаал хар бахар бараа мэдээвэн тэнд л хүмүүс шуугч. Тэнд нэг номын нээлт хийлээ. Энд нэг шинжлэх ухааны нээлт болоо гэж хинт сонирх. За тэнд нэг ингээл нэг муу юм болоо ингээд бүгж хураал тэгэл ир юм хөксөн залуугууд тэнд ингээл сэтгэлдээ очил комент очил байл та тэгэл энэ жоо хаасмар. За тэгээд дараагийн хайрхан бол одоо Марц хайрхан болоо юм л да. Завхан аймгийн Булнаас сумын төвөөс урагш 77 км-ийн зайд орших далайн түвшинс дэш 3000 гаруй метрийн өндөрт өргөгдсөн Марц ууланд байгалийн гайхамшиг зогсоосон газрын нэг юм. Элсэн тал нь ихц босоо ард талдаа булуу царам хормоогоор модоор хүрээлэгдсэн олон нуур цөөрөн бүхий ар бид нь хожуулын ихний 2 халуун аршаан эмийн урмал ялангуяа ховрцсон эмийн урмал ан амтд бол илбэгтэй баг. Марц уулыг дахих босон тухай хожуулын голд очрын дуган гэж байсан. Энэ дуганд одоо жамсан зайсан гэгч нэг лам байх үедээ Пунцэг 100 гэдэг газараас нэг лам ойрлж иржээ. Тэр лам Пунцэг 100 гэдэг газар бол Эрдэнэ 100-гийн хавьд байдаг бөгөөд манай хийдэг Марц уулын савдаг харж байдаг учраас ууг уултай бичлэн танилцах ажилтай явж ирлээ гэж айлцсан баг. Ийхүү хол нутгаас зорж ирсэн ламд жамсран зайсан газарчиж Марц уулаа танилцуулж өгчээ. Үзэж танилцсны дараа жамсран зайсан уул усны талаар асууж лавдахад тэр лам ингэж ярьсан баг. Марц уулын савдаг бол улаан зүстэй, улаан морьтой юм. Илгэнд нь байгаа эхний нуур бол бадам хундаг. Доод 3 нуур нь бол одоо охин 3 нуур, адгийн 7 дахил мөн илгэн биед нь бол байгаа хүрхээр нанчтын аршаан, эргэн тойрондоо эмийн олон аршаантай ойролцох 100 хүнхэл нуур нь бол эмийн манхаг нь юм хамаг эмээ хамгаалan сүрлэг хад нь бол ширмсэн чулуу илвэтэй юм гэж одоо айлцсан байна. Тэгээд эвтэй гамтай хэрэглүүл эмтэн олон урмал байна. Хайлаж хамгаалж явбал хамаг бүхэн тусна. Тайж дахиж явбал таалал бүхэн бүтэх юм. Цагаан нуртай холбогдсон цагаан эдээний орон болно. Аргадаж хүтэж явбал аягны ам зулгах ачрал төгс буюу Марц хайрхан юм гэж шинтсэн гэдэг домогтой байна. Тэгээд Эрдэнэ 100-гийн дэрдэг Пунцэг 100 хэдээс ирсэн лам тэр ламыг зохиосон гих Марц уулын сан, Марцын сан одоо хүртэл нутагтай бол хадгалагдаж бол ирсэн байна. Тэгээ энэ бол одоо тэр тухайн нутаг усан даав уншигдах тий. Түүндээ одоо тахигдах. Тэгээ энэ их сонир л доо. Одоо бид нар ийм эцэг өвгдийн гэрээстэй, эцэг өвгдийн ийм захиастай ийм уул ус их байна л да. Тийм ээ. Тэгэхээр одоо захиастай гэж хэлдэг тий. Энэ их өөрөө их тийм том утга учир бэлэгдэл юм шүү. Тийм ээ. Хайрлаж хүндэтгэх. Тэгэхээр өнөөдөр бидний одоо энэ хаа сайгүй тийм дээ. Одоо гендээч би, гондооч би гэдэг шиг яг үнэндээ. Тэгээ энэ нутаг усаан дээдлэх хайрлах тэр уул усны савдаг шивдэг байна гэдэгт итгэдэг. Эсвэл сэтгэдэг ийм зүйлүүд одоо хэр их байна. Энийг хүндэтгэд дээдлж байгаа ийм юмнууд нутгийн хідэн хөгсчүүлээс өөр хүмүүс байхгүй юм шиг л одоо ингэж харагддаг болцоод байгаа юм. Жохон сэтгэл гонсоо хэцүү байгаа шүү. Ер нь байгалыг аргадах, байгалыг тайлж тавих тийм ээ. Одоо энэ зан үйл чинь монголчуудаас л үүсэлтэй гаралтай. Тэгээд газар усыг хүртэл одоо манайхан шинждэг байсан биш. Дэлхийд дээр ийм арт хүн байдаг болов байхгүй бах тий. Тэгээ газрын шинжээ гэж том одоо ойлголт биш тийм ч одоо. Газар бол хүүд ээлтэй байдаг. Тий. Газрын шинжээ гэж том ойлголт байна. Газрын шинжээтэй холбоотой газрын гүйц, газрын дайрлага, гүйдэлгээл. Буур бууц зохихгүй байгаа тухай хүртэл үргэлжлэнэ. Энэ бол одоо философийн том ойлголт болцсон шүү дээ. Монгол хүний амьдралын. Тэгээ энэ бол одоо гүн том ойлголт л доо. Одоо энэ маань алдагдсан жоохон харсмаар ба тий. Тэгээ энэний талаар одоо үнэндээ мэдж байгаа, мэдхийг ирмэлзэж байгаа ийм тохиолдол бол их багассан.
Мэдээж энтэй холбоотой одоо судалгаа шинжилгээний өв соёлын одоо ном бичиг судар за магадгүй одоо эрдэмтэн докторуудынхаа дунд л энэ маань байна. За зарим нэгэн одоо нутаг үснээ одоо настай өндөр настай шүү дээ. Ийм хүмүүст бол энэ одоо бас байна ингэж хадгалагдах ёстой юм шүү, ингэх ёстой юм шүү. За тэгээд хүний бас итгэл захиж үлдээдэг хүмүүс гэж бас байна шүү дээ. За тэр хүмүүс нь бол одоо бүрэн гүйцэд биш юм а гэхэд тодорхой хэмжээнд бол мэдж байгаа. Гэхдээ хүн бол ер нь залуу нас гэдэг бол их тийм сонио ойлголтоо гэдгийг одоо нас дээр гарсан хүмүүс ч гэсэн ярьдэн штэ. Хэрэг болгоод авлаад асуудгүй. Тэгээ хожим одоо ингээд тэрийг нь асууж явахгүй яаваа. Тэр нь яг юу гэсэн үг юм болоо гэж. Ингэж бодох юмнууд байдаг гэд. Тэгэхээр л одоо ахмадаа нэг алд хүндэлж, тийм ээ, дээдлж тэр хүмүүсийнхаа үнэс сургаалыг амьдралдаа бас тусгаж явах нь өөрөө монгол хүний амьдралын маш том харизм, маш том философи байгаа. Тэр утгаараа яг би энэ өөрийнхөө өчөх мэдлийг энэ ном болгож гаргаж Монголын арт түмэндээ тэр зөв хүүхэд залуустай таны мэдхийн ач холбогдол өхөөднөөс энэ уул гэдэг номыг бол бичсэн баг. Энэ уул гэдэг номын эхний дүрэнд бол одоо ноён уулын зураг байна. Би өөрөө очиж зургийг авчихсан. Тэгээ энэ ягаад ноён уулын зургийг ингээд ууланд оруулсан бэ гэхээр Монгол улс бол одоо үеийн үрийн үрд ноён уул дахин шүтгэсэн. Энд бол одоо хүнээгүй 200 гаруй хэрэгсүр байх. Тийм болохоор энэ бол одоо түүхэн ач холбогдолтой түүхэн уул гэдэг үднээс би уул гэдэг номоо ноён уулын зургийг бол тавьсан байна. За тэгээд энэ мар зуулын талаар нэг домог яриад өнөөдөр баг нэвтрэл өндөрлөж байгаа шүү, тийм ээ тийм. Домог ярьчаа. Эрт цагт нэгэн өвгөн эмгэн хоёр мар зуулын ард орших гизэг нуурын хөвгөөр цуслантай их цохоо гэдэг газар үйлждэг байсан баг. Өвгний алдар мартагдсан бололтой эмгэний нэрийг Цэрэнжав гэдэг энэ айл пүр цогт гэдэг ганц өрмөл хүүтэй байсан бөгөөд амьдралын хувьд хэдэн цэн өхрөөс өөр мал идэх хөрөнгөгүй байсан тул айлын бухгүй жүгнийг буханд гаргадаг байсан юмсан ч зуны нэгэн шөнө гадаа бух үнэ ирээд байгаа болттой чимээ гараад байж гэн Цэрэнжав эмгэн уг чимээг чагнасаар үүр хаярах үед гараад хартал өхөр дотор нэг том бух байхыг хараад өвгөндөө мэдэгдэж хоёул гарч харжээ. Гэтэл өнөөх бух гизэг нуур руу дахин орох үед нуурын ус их болж зэлний их хүрээд далд орох үед нуур хуучин хэвэндээ орсон гэв. Түүнээс хойш энэ айл олон бор өхөртэй болсон. Хөө пүр цогтны ядарсан хүмүүст ганц нэг өхөр өгчдөг мөн худалдаж борлуулдаг байсан ч анзаардаггүй бол байсан баг. Энэ айлыг хожуулын баруун ихэнд байхад аршаан орохоор яваа хүмүүсийн замыг бор өхөр хаачихдаг байсан гэх домгийг өвг дээдс бол ярьдаг байсан баг. Ууг нуурын ойролцоо явахдаа хүмүүс байнга нүд тавьж явдаг бөгөөд учир нь хэрв тэр нууранд өхрийн баас үзэгдвэл үдсэн айлын өхөр өсдөг гэсэн домогтой юм бол байх. За бас их тийм өөрмөц бас бэлэгшээлийн ийм одоо сайхан домог байна тий. Тэр бид нар нэг ийм уул усны домог гэдэг тий. Тэгэн гут ингэж байгаа юм. За бүр нэг муухан зохиолоос илүү найруулах та. Чи арт түмний түнд ингээ боловсрцсан ба шүү дээ. Бүр гайхмаар, бүр хачирхмаа. Ийм сонин содон домгууд, уул усны домгууд бол байх нь илбэг бий тийм ээ. Ер нь Монголын энэ домог аман зохиол, домог л аман зохиол юм л да тийм. Энэ домгийн ингээ сонсохоор дандаа уул ус, нутаг усны одоо холбогддог нэг хоёрт тэр уул ус авдгийн тэр одоо байгаль ер нь бүрлдэж бий болсон цагийг л харуулдаг домог. За энэ нуур бол одоо ингэж үссэн. Энэ хайрхан бол ингэж үссэн. Магадгүй тэгэхээр тэр домог ярин энэ аман домог, аман зохиол нь одоо магадгүй хүн төрлөختөд үүссэн цагаас эхсүүлээд үүсээд тэр домог нь энэ цаг үед уламжлалт хатгалаатаж амнаас ам дамжиж хатгалаатаж ирсэн болоо гэж би бодож байгаа. Хэдэн мянган жилийн түүх явцсан. Ингээд домог ингээд сонсоод үзэхээр ерөөсөл тэр дийл байгаль дэлхий тэр тухайн газар бүрлдэж бий болсон нотлох баримтал болоод байгаа. Яг үнэ. Тэрний одоо бүр энэ түүх нь байгаа байхгүй юу? Аман зохиол болоод. Яг үнэ. Одоо энэ цаг үед хатгалаад. Тэгэхээр домог бол үлгэрийн шин чанартай биш ээ. Яг үнэ. Домог бол баримт, нотлох баримт байхгүй. Яг үнэ. Их сонин шүү те. За гих мэтэр ингээд домгууд үргэлжлэн. За номын хавчрал нэвтрүүлэг эрхэм үзэг сонсогч та бүхэнд
За нэгийг бодвол хоёрыг тунгаалгах. За дээрэс нь байгалийн үзэгсэн сайхан уул толгодуудынхаа тухай эргэж нэг бодох, харах ийм боломжийг бас та бүхэндээ олгодог. За ингээд манай номын хавчурга нэвтрүүлэгтэй хамтдаа байсан эрхэм үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн одоо зочин хөтлөгчөөр Өөл Довгийн Бадарчин Отхуу докторант маань ажиллалаа. Найруулагч Илбэг Заяа, хөтлөгч Галсан нар та бүхэндээ номын хавчурга нэвтрүүлгээ хүргэлээ. Хамтдаа байсан эрхэм үзэг сонсогчид та бүхэндээ баярлалаа. Та бүхний буян заяа үргэлж дэлгэрч байхын ерөөлөөр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг энд хүргээд жаргаж байна. Хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа.